Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэт харуулсан сонсож байгаа их юм танд өдрийн мэндийг дахин хүргэе. Улаанбаатар хотод 15 цаг 12 минут болсон байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Анжгаа хөтлөгч цэцэг найруулагч Од Эрдэнэр элдвч би нэвтрүүлгийг өргөх гэж байна. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар арьс цахтны асуудлыг найдвартай шийднэ гэсэн үрэйтээр Финстил хамтран ажиллана. За мөн хадгаламжийн хүү харваж 18% боллоо гэсэн үрэйтээр Ариг банк хамтран ажиллана. За өнөөдөр бол пүрэв гарагт бид нар үйлчлэгээ гэдэг сэдвийн хүрээнд ярилцдаг байгаа. За үйлчлэгээ бол ер нь маш олон өргөн дэлгэр болсон. Тэгээ бид нар бас нэг нэвтрүүлгийнхаа сэдвийг бас нэг юутайгаа цаг хугацаатайгаа нэлээд уялдуулахыг хичээж байгаа. Одоо ингээд 6 сар гарсан хүмүүс нөө цусланд гарыг гэдэг бодол бол хүн болгоны толгойд шууд харуулж орж ирдэг. Өвгд төгштөө хүүхд шугатаа нэг нар салхинд гаргачихсан, аятаа төвтэй байдагчихсан, хотын дуу чимээнээс холдуулчихсан гэж. За тэгвэл өнөөдрийн бидний ярих гэж байгаа сэдв бол цуслангийн байшин түрээслэн гэдэг ийм сэдвийн хүрээнд ярих гэж байна. Яг үнэ. За энэ сэдвийн хүрээнд хэдүүлээ яах юм гэхээр ер нь ямар байршилд цусланд гарвал зүгээр вэ? Хаашаа түрээслэх зүгээр вэ? Хоёрдугаар үн хайш нь яг ямар байх юм? Тэгээд яг ингээд түрээслээд гарч ирсэн хүмүүсийн хувьд бол ийм болохоор жоохон хэцүү байсан. Жишээлбэл гэрт нь халаалтны юм байсан. Шалны халаалт жоохон хэцүү юм билээ гэдэг ч юм уу те. Эсвэл ингээд зундаа жоохон сэрүүхэн байсан гэдэг ч юм уу. Эсвэргээрээ давуу тал нь юу байсан? За яг ингээд цусланд гарснаар хүүхдүүд маань ингэж эрүүл мэндийн дэмжигдсэн, дархлаа сайжирсан гэдэг ч юм уу те. Ийш бинүүдээ хоорондоо хуваалцъя гэсэн үг. Бас миний нэг яриасаа гэж бодож байгаа юм хотоос хэдэн километрт байсан бэ гэдэг нь айгүй чухал. Тэгээд нөгөө нэг хүн чинь тэнд нөгөө хүүхдүүд өвгөдний ялгсаа орхисон байдаг. Тэгээ өөрөө ажилдаа ирдэг. Ажлаасаа тараад явхлаар төгжрөл нь ямар байдгийг те замд нь одоо нөгөө нэг хоол хүнсээ авдаг дэлгүүр хоршоо байна уу байхгүй юу? Яг засмал замаараа яваад ч гэх юм уу бороо ус ихсэхлээр шавар шахгаа болоод хүнд байдал үүсдэг юм уу гүм үү те гэд ингээд. За тэгээд нөгөө одоо цуслангийн байшин гэхлээр чи хэдүүлэн чи юм байгаа штэ. Хуучны нөгөө нэг л ингээ хаалгаар ороод нэг том одоо өрөө гэх юм уу те. Тийм одоо нэг за нэг 3 5-аас эхэлдэг болов 15 м квадратаас эхлээл тийм нэг бидний ч одоо хуучны гардаг байсан байгууллагаараа гардаг байсан тэр цуслангууд чинь байсаар л байгаа юм байлээ шүү дээ. Тордож янзлаад арай жоохон бат бөх болгоод пасадын янзлаад дээвэр миг нь янзлцсан те. За тэр байшингаас эхлээд одоо бүр ингээд дотроо 0 дүүшин халуун хүүтний усыг нь шийдсэн бохир эмийг нь шийдсэн те. Хаус байгаа. За энийг ч бид нар цуслангийн байшин түрээслэх гэдэгтээ оруулаад ярьж байгаа. Тэгэхээр ямар байшин байгаа юм те тэгээд хоёр дотор нь тоглоомын талбай малбай байх юм уу тавилгатай байх юм уу тавилгахгүй байх юм уу инээ тэрэгээд бүгднгийн л ярий. Яг үнэ. За тэгээд би ер нь цуслан төрөөс яг ямар хүн үнэтэй юм болоо гэж сонирхож үзлээ. За жишээлбэл Sky Resort-ийн ард хүрхрээ хотхон гэж байна л да. Энэ хотгонд хаус 4.5 сая төгрөгийн үнэлгээтэй байна. Сард 4.5. За тэгвэл гэр хауснууд сая 500 эд юм байна. Шадивланд за жишээлбэл сая 500 гэ байж гин. За таны төрөний нөгөө яриад байгаа яг юм өмнө гардаг байсан одоо нэг тийм жоохон хуучны гэсэн үг шүү дээ. Яг бидний нэг цуслан гэхээр л боддог нэг ийм байшингууд байгаа шүү дээ. Энэ бол Чингэлтийн зүрх ууланд жишээлбэл 550 мянга гэж ач жишээтэй. За тэгсэн чинь Жарлаа хотгонд 400 м квадрат хаус нь 12.5 сая гэж. Тэгээд дээшээгээ доошоо үний хувьд бол бүр эрсдэс ялгаатай байна. Яг яаж түрээслвэл энийг яг дундаж үн гэж хүлээж авах юм бэ? Одоо жишээлбэл өдрөөр нь түрээсэлт юм уу, сараар нь түрээсэлж гин үү? Тэ? Өдрөөр сараар түрээслэхэд одоо давуу болон сул тал юу байна гэд юу яасан? Бүр ийм хүртэл хувилбар байд юм байна. Айл нь цусландаа хауснда байж байгаа. Тэгээ нэг өрөөгөө түрээсэлждэг юм байна. Бас тийм хувилбар бас байдаг байна шүү. Тийм ээ тий. За Гачууртад Масартай 52 м квадрат 4 улирлын Канад хаус болохоор 1.5 сая гэж ач жишээтэй. Тэгэхээр хотоос ойрхон хол за тэгээд яг ямар тавилгатай гаднах орчин нь ямар харагдсан нь ямар гэд энээсээ шалтгаалаад өнүүд нь янз бүр хашиг шүү дээ. Том хауснууд байгаа 10 сая 5 сая бүр зарим дэдл бүр 18 сая ч их шиг болсон. За ийм хауснууд яад юм бэ нөх гэхээр юу яад юм бэл 3-4 айл нийлээ түрээсэлж тийм байлаа. Тэгээ 3-4 айлаараа нийлээ түрээсэлдэг. Бас ийм хувилбар байж болдгийм юм байлээ тий. За тэгээд нөгөө яг нөгөө лагерын модон байшингууд байдаг штэ. Ийм модон байшингууд бол
нэг 500 мянга хавцаанаас эхэлж байгаа шиг байна. Тийм бас харин тийм билээ. Миний анзаарснаар болохоор юу яасан түрүү жил өмнө манай гэрийнх нэг за бүгдээрээ амралтаа авсан юм чинь амралтын 2 хоног гэд явах нэг хэд хоног юу аа гэд цуслан түрээслийгээд түрээсэлж үзсэн. Гэтээ цөөхөн хоног түрээсэлсэн л дээ нэг 5 хоног гэлүүдээ түрээсэлсэн. Өдрийн 150 мянга түрээсэлж исэн. Дотроо 0 дүүшин шийдэгдсэн тийм байшингууд чинь зарим одоо байршил сайтай хотод ойрхонууд нь бол бүр 7 хоногоор нь өдрөөр нь өдөр гэж түрээсэлдэг юм байна. Тийм билээ. 7 хоногоор нь өдрөөр нь гэж түрээсэлдэг юм байна. Гэтэ аюултай үнэтэй байт юм байлээ бас. Үнэ. Тэр нэг ямар нэгэн парти зохиогч байгаа бол хүмүүс одоо сүүлийн үед цусланд гарч зохиодог болчиход байна. Найз нөхдийн төрсөн өдөр ч юм уу тий. Тэгэхээр 1 хоногоор 2 хоногоор түрээслэхээр за нэг өдрийн дунджаар нэг 350 мянгаас эхэлдэг ч юм уу тий. Тиймэрхүү байгаад шүү. Манай хотод шар хаалаа аманд гачууртын шар хаалаа аманд би чинь хаустай болж байгаа шүү дээ. За би одоо жишээлбэл энэ хаусаа 100 ингээд түрээслүүл хэд болох вэ гэсэн чинь хамгийн багадаа 2.5 сая л гэж хэлээ сарын. Хамгийн багадаа 2.5 сая. За тэгээд дээр нь бол нөгөө хэрэглээнийхээ зардал буюу тог цэглэгаан ус мусаад нөгөө айлчин төлөхөөр ингэж байгаа шүү. Одоо юу гэдгийг сөөхтэй бол тэ сөөхийнхөө мөнгийг төлөхөөр ийм байгаа шүү л гэж. Юугүй тавилгагүй үнэн юм баха? Тавилгагүй үнэн юм уу? За одоо тавилга гэдгийгээ бас хэдүүлээ чинь ойлгох хэрэгтэй юм лээ. Галтгооны тавилгатай бол тавилгатай гэх юм байлээ шүү дээ. Ер нь түүнээс дотор нь ингээд нэг бөөдмөдний сандал ширээ ингээд ор байгаа нь бол биш. Тийм галтгоотойгоо юу гэдэг нь их нэрийн юм байлээ. Гэл ярил зөндөл юм байлээ. Тэгээд хамгийн багадаа нэг 2.5 гэдэг нь тавилгагүйгээр юм болов. Бараг тиймэрхүү юм шиг ярьж байна шүү. За Ариран комент хийсэн байна. Цагаан сарын үед манай гэрийн хэд маань гэр түрээсэлж хит хонсон юм бэлээ. Гой санагцаа үүдэнд нь 0-той гинэ. Өглөөний цайтай агаар гоё байна гэж ярьж исэн. Тэрийг хараад Монголд амралтын газрууд хөгцсөн байна. Ядчил настай хүмүүс гадаа модон 0 орохгүй байгаа нь гой санагдсан гинэ. Тийм. Одоо бол ерөнхийдөө нөгөө нэг энэ барилгын технологич нь сайжраад зүгээр одоо хуучин байшиндаа хүртэл хүмүүс чинь нэмэлт засвар хийгээд дотроо 0 дүүштэй устай болгоод ингэж штэ. Худаг гаргадаг нөхдүүд нь ч бий болчиж, бохирын асуудлыг шийддэг нөхдүүд нь ч бий болчиж, цангийн асуудлыг шийддэг нь ч бий болчиж, нөгөө нэг ус халаах системийг нь дор нь авчраа суйрлуулад өгчдөг нөхдүүд нь ч бий болчиж. Амарлсан тий. Тийм. За хамтран ажиллагчаа танилцуулчаад эфир хугацааны тэгээ хэдүүлээ цуслан түрээсэлж байгаа хүмүүс маань за ийм үнээр ингэж түрээсэлж байна. Тавилгатай тавилгагүй хотоос ер нь хоолойх жоохон хэцүү юм байна. Эсвэл ойрхон байх нь хэцүү юм байна. Аль аль тохиолдлыг ярив те. За тий. Арь сайхных асуудлыг найдвартай шийднэ гэсэн үрэйтаагаар Финстил хамтран ажиллаж байна. За. Финстил энэ бол нэг одоо эн чинь бас дахиад улиралтайгаа таарад байгаа юм. Зам боллоо нөгөө шумуул хорхоо шавчны улирал эхэллээ гэд. Шумуул болон хорхоо шавчинд хазуулсан хөнгөн хэлбэрийн нарны туяа болон ахуйн түлэгдэл тохиолдсон энэ тохиолдлуудад бол та арьсандаа финстил гелийг түрхээд ингээд асуудлаа шийдэж болохоор байна. Дээр нь чонон хөрвсөөр өвдсөн бол дерматоз буюу арьсны жижиг сажиг өрөвсөл энэ дерматоз гэдэг нь бодвол нэг өөрийн гэсэн нэр томьёотой байхыг бодоход нэг төрлийн өрөвсөл байгаа л та. Ийм зүйл болсон болов гэж байна. Би бол яг мэдэхгүй байна. Тийм тэгээд дерматоз гэдэг чинь нөгөө юг хэлээд идэм аа. Ингээ гар дээр нь ингээ нөгөө хуурайч юм шиг юм гараад тэрийгэ захтан сараагаад бүр ингээ нөгөө маажаа шархлуулаад байдаг ийм тохиолдол байгаад байдаг. Тэгээд айгүй муха захтан дээ гэсэн. Сарцсан юм шиг үү? Тий. Чонор ус бас тэрнтэй айгүй төстэй шүү дээ тий. Чонор ус чинь бол гөвдрүүцсэн сайн юм гараад ирдэг шүү дээ. За. Мөн дээр нь диатезтэй хүүхд диатезтэй байх, харшлын шалтгаанд таниалгатай байх, харшлын шалтгаанд хамрын битүүрэлтэй буюу риниттэй гэж байна. Мөн хоол хүнсний харшил сэтрэх, чонон хөрвс харшлын шалтгаанд арьсны зочмог өрөвсөлтэй бол хүүхдэд бас дүрхэж болно. Хүүхдэд дүрхэхээс гадна эн чинь том хүмүүс болохоор дүрхчих нь хүүхд бол туслаар байгаа шүү дээ тийм ээ. Тийм яг үнэ тусаалах хэлбэртэй байгаа гэсэн үг. Тэгээд хамгийн гол нь дөнгөж төрсөн 1 хоногтой няраагаас эхлээд хүүхдүүдэд хэрэглэх боломжтой цорын ганц бүтээгдэхүүн гэж байгаа байхгүй. За бид нар одоо 100 боллоо хүүхдүүдэд салхилууллаа. Гэтэл нөгөө ялаа шумуулч хүүхдүүдэд жоо хацчихдээ байгаа шүү дээ. За томчууд бол ингээд нэг тэр уучраа одоо олоод нэг дээр нь ингээд нэг юм хумсалсан болоод нэг жоохон намдаадаг тийм. Гэтэл жоохон хүүхдүүд чинь захтнаад байгаа гэх юм хумслахаа мэдгүй ингээд маажсаар байгаа шархлуулаад хэцүү байдаг шүү дээ. Тэгэл зовирлал уйлал. Энэ тохиолдолд ер нь бол зуны улиралд харшилтайж байсан ялаа шумуулч байсан
фенстилийг бид нэр худалдаж аваад цүнхэндээ хийж иж лагаар гарах юм билээ шүү. Тэрийг л би айгүй сайн ойлгосон. Нөгөө нэг нэгдүгээр бүлгийн цустай хүмүүсийг шумбал айгүй их бүр голчилж хазаад идэг гинэ. Нэгдүгээр бүлгийн цустай. Тэрөөс ингээд энэ тэнд байж байгаа хүмүүс ингээ хазааг байхад би хазуулчаад идэг байхгүй айгүй хэцүү. Тэгээд миний бол номер 1 сонголт фенстил байх юм билээ. Тэгээд нэг шумууланд хазуулчаад задаад тахчихсан муухай мэдрэмж идэг. Айгүй. За тэгэхээр энэ фенстил бол бүх хэмээн сангуудаар борлуулагдж байгаа. Ийм нэг улаан нэг талтай улбар шар нөгөө тал руугаа цагаан ийм ууссан өнгөтэй дээр нь фенстил гэж крил үсгээр бичсэн ийм хайрцагтай байгаа. Тийм учраас та бүхэн ялгаж салгаж харахад бол амархан байх гэж бодож байна. Даавар янз бүрийн гормон агуулаагүй учраас бол одоо дааврын гормоны харшилтай хүмүүсийн хувьд бол санаа зовдгүйгээр гэж болно гэсэн байна. Тийм бүтээгдэхүүн спирт будагч бодис бас агуулаагүй байхгүй няраа хөвгөд эхлээд хэрэглэх боломжтой. Хамгийн гол нь 1 хоногтой няраагаас 1 настай хүртэлх хөвгөд хэрэглэж байгаа бол заавал эмчийн завар авна. Заавал эмзүүчээс асууна гэсэн үг. За манай нэвтрүүлэгтээ арьс цахны асуудлыг найдвартай шийднэ гэсэн үрэтэйгээр фенстил хамтран ажиллаа. Баярлалаа. За ингээд 77 38 83 77 88 30 гэсэн дугааруудыг нээлээ та бүхэн өмнө нь одоо энэ нэг цуслангийн байшин түрээсэлж байсан туршлагаасаа яриач. За энэ жил түрээслэх гэж байгаа бол ямар цуслангийн байшин хайгаад байгаа юм бэ? Тэгээд одоо судлаад үзэхэд хаагур ямар үнэтэй байгаа юм бэ гэдгийг хүртэл хилээд өгчвөл их сайн байна. Тийм манайх одоо жишээлбэл ийшээгээ энэ байршилд ингэж гарсан. За сарын төдий төлж гинөө. Тэдэн сарын хугацаатай байна. Түрүүчилж гисэн гарсан тэгээ гараад ер нь давуу талны юм бэлээ, сул талны юм бэлээ гэдэг ч юм уу тий. Асар туршлагатай хүмүүс орж ирж туршлага хуваалцвал их баяртай байна. Зөв. За өвлөн халаалтай 100 сэрүүхэн гоё хаустай гэсэн байна. Дараа нэг малчин айлын гэр түрээсийн тухай шипи ярьж өгөөч гэж. Жохон ойролцоод болох гээд байна уу? Тэр сайхан нэг ярьсан даагүй тий. Амралт газар гэж ярьсан чинь ороод ирсэн чинь орж ирсэн байсан тий. Тий амралтын газар гэдэг шипигээр хайх юм бол тэн дээр бас малчин айлуудын тухай шипи зөндөө байгаа шүү. Яг тэгсэн. За эфиросны дугаар 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлуу холбогдноо. Монголд амар үнэтэй юм байна гэдэг. Зарим нь бүтэн зунжанга түрээслэх үн байж магадгүй. Одоо би одоо сайн мэдэхгүй л байна л да. Одоо 18 саяар 1 сард түрээслэнэ гэж байдаггүй л байна. Тэгэхээр чи 3 давхар мохор ойл одоо яах юм тий? Амар л юм байл. Тий давхар мохороор нь ордон шиг л юм байл. Тий тэгэхээр чи мэдээж үнэтэй сайн тий. Тэр чинь гаднаасаа тэгж харагдж байгаа мөртлөгөөсөө дотроо хов басан байна гэж байхгүй. Дотроо тавилга байгаа. Тэр болгоныг хэрэглүүлж байгаа. Ерөөсөл хүн бие аваад очиход л бэлэн тохиолдол тийм амар үнэтэй байгаа л үү дээ. Зарим нэг юм нөгөө нэг цуслангийн байшингийн түрээсийн газрууд чинь бол цагаан хэрэглэлийн тэдэн өдөрт сольж өгнө гэсэн тийм нэг юм байт юм байна. 7 хоногт 2 удаа цагаан хэрэглэлийн сольж өгнө ч гэдэг юм уу тийм байт. Эхний сонсогч 9413. За өдөр минь. Өдөр минь. За цуслангийн байшин түрээсэлж байв уу? Энэ өвөл түрээслээ. Өвөл хүүхдүүдээ цуслангийн юу гэдгийг хотын цуслангийн бүст байлгасан гэсэн үг байна тийм үү? Тэгээд энэ хадад филагийн орчим. За хадад филагийн орчимд ямар хүн үн ханштай байна? 2 өрөө байж түрээслэхэд харын 5 литр байсан. 2 өрөө байр гинүү? Хаус юм уу? 2 давхар юм амьдаа асуултыг түрээслэхэд. Тэгээд тэнцээр нь ихчдүүсээр ихэдэ байсан юм шиг. 5 саяда тэгээд нөгөө нэг юу халаалт малаалт элдв бусын бүх юмнууд нь орж байгаа юм уу? Та нар урсгал зардлаас өөрсдөө төлөх юм уу? Урсгал зардлын болохоор өөрсдөө төлөх юм биш. Урсгал зардал нь ер нь сарда хэд орчим гарч ирсэн бэ? Нэг сая төгрөг болж ирсэн шүү. Тэр нь бол нөгөө халаалт цэвэр бохор ус мус инээ тэр хог ачих мачих нь ороод тийм үү? Тий. Ихэнх нь тогондоо очдөг байлаа. 100 халаалтаа шийдсэн. Цахилгаанаар шийдсэн. Тийм юм биш үү? Шалны халаалттай байсан уу? Энэ цахилгаан нөгөө нэг теннүүдтэй байсан юм уу? Энэ болохоор цахилгаан теннүүдтэй байсан. Энэ шалны халаалтгүй. Тэгтэл давгууд дулаахан. Давгууд дулаахан боломжийн агаар сайтай яг өвгөл яг эд утааны үеэр яг тэгээд гараа явчихдаг хөнчтэй байсан юм билээ. Тэгээ хүүхдүүд гоё цан чаргаар гудагчих хөөрхөн талбайтай. Тийм хажуудлахын энэ уулнаасаа ирсэн ингээд хажууган талран гараад зүйл болчихсон. Тэгээд ингээд 12 сараас юм 2 сар хүртэл тэнцээ байсан шүү. Тавилгатай юм уу те? Тавилгатай юм уу те?
Тэг тавилгатай бид ээж бүрэн тавилгатай тэгээд өсөө хүний өөрсдийнх нь өдөж юмаа ачаад өдөө байж тийм байх. Ерөнхийдөө хашаа хараа сайтай нөгөө хүүхдүүд нэг шууд гулгаад нэг авцам руу орж аюул маюул бол байхгүй. Байхгүй. Амарч тийм байхгүй. Тэгвэл бас гоё л газар юм байна да тийм ээ. Зуны үлрэлт хүүхдүүдэд цусланд гаргадаг уу? Зун болохоор өсөөс манай нэг зуны лагартаа болохоор нэг зундаа болохоор тийшээ гараад. Өөрийнхөө лагард байгаа ч тийм үү те? Тий. Өвлийн лагараа болохоор тэгээд нэг зун тэнцэнэ гарчдаг болохоор тэгээд өвөлтөө болохоор ингээд 2-3 газар гарнаа гэх. Үнэн цай судалж байгаа тэгээд гарна. Хоёр айл нийлээ түрээсэлсэн гэсэн үг үү те? Тий, хоёр айл түрээсэлгээд нэг нийлээд нэг 2.5 тэгээд нэг урсгал зарлсан нэг 500 төгрөг тэгээд нэг 6 сая төгрөг. Тийм байна. Нэг айлаас нэг 3 сая төгрөг гараад тэгээд нэг 2 сар болоход чинь нэг айлаас 6 сая төгрөг гараад тэгээд хүүхдүүдэд эрүүл агарт ямар ч байсан байлгажлээсэн юм байна тийм ээ? За хацсан баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За одоо ингээд дөрвөлөрлийн хауснууд баригдаад байгаа чи ийм учиртай л да. Өөрсдөө хотод байгаа тохиолдолд бол тэнд бас түрээслээд ингээд нөгөө нэг юуныхаа байшингийнхаа зардал мөнгийг бас олж идэх гээд байгаа юм. Тэгээ би бас сайн ойлгохгүйс нэрэл тийм болдгол юм байна л да. 94 өдрийн минь. Сайн байна уу өдрийн минь. За тийм энэ. За цуслан түрээсэлсэн үү? За баяр хүргэе. Түрээсэлсэн. Өчигдөрхөн байшин түрээсэлсэн. За. За. Хаана түрээслэв? Тийм. Ерөнхийдөө бол ингээд цуслангийн хаашаа ингээд чиглэлүүдээр нэлээд үзлээ. Тэр яваад амралтын өдөр байсан чиглэлхөө. Тэгээд яваад үзээд ингэсэн чинь янз бүр байна. Ерөнхийдөө бол нэг 500 мянган байшин ч байна. 2 сая 500-ийнх ч байна сарын. Тэгээд тэгээд зарим нь болохоор бүр нөгөө цуслан түрээсэж байгаа хүмүүс маань хитрхи жоохон муухай байшингаа нэгдээ түрээслэх гээд амар үдээ түрээслэх гээд хэрэгэлдэггүй данаас хэрэгэлдэггүй тэг хогшлуудаа аваачаа тавьчихсан өөрснөө хэрэгэлдэггүй байж тэрийг яаж хүн хэрэглэн гэж бодсон гэмээр юмнууд байна. Харин сая бас эмээ түрээслэж байгаа байшин хөөхий дээр үеийн модон байшингууд ч байна. Тэгээ явсаар байгаа шадраланд олсон. За ямар үнээр олсон? Зуны турш 2 сая 500-аар олсон. Зуны турш гэдэг нь 9 сарын 1 хүртэл гэсэн үг шүү дээ. Тийм 9 сарын 1 хүртэл 2 сая 500-аар. За. Айгуул байна тийм. Одоо чи 6 сар гэж бодвол за яг 6 сарыг бүтэнгээ бодчих. 6 сар, 7 сар, 8 сар гэж 3 сард 2 сая 500 гэдэг чинь сарын нэг 700 мянган хавцаал юм байгаа юм байна шүү дээ. Тий. Тэрэн дээр яг юу нэмэгдэж байгаа нэхээр 100% пара нөгөө тоогоор халт юм байна. Хадалтын мөнгө бол нөгөө яг нөгөө тухайн өдөр болгон залгаад авахгүй нэг сэрүүн өдрүүдэд багаар залгах нь. Бороо шороо оруулж залгана шүү дээ. Тий. Тэгээд хамгийн амартай юм юу байсан бэ гэхээр нэгдүгээр тавилгатай, хоёрдугаар байшин маань дүнзэн, 2 давхар тэгээд дотроо нойлтой. Амар юм байна. Хүүхдэд амар. Хүүхдэд гарч байгаа хүмүүст нойл аягүй чухал юм байна. Усан нэг ингээд усан дотроос худагтай тэгээд бойлороор татчих юм байна уу те? Юу байсан? Худаггүй угаалгынхаа уран дотор 800 литрийн том юм усны нөөцлүүрийн цавтай. Тэрийгээс бид нэр өөрснөө дүүргэх хэрэгтэй юм байна. Зөв. Усны машин гуугаад хэдэн төгрөг өгөөд дүүргүүлцдэг те? Тийм тэгэж бас болдгийм байх. Тэгсэн чинь тусланд ийм үйлчлэл гарчиж. Жижиг нөгөө нэг амжиргаа цагаан гэдэг машин дээр хүмүүс нөгөө усны том юм янг шиг юм тавиад хүргэлтээр ирдэг. Болж юм те? Тийм биз дээ. Тий нэг 14 хоног нэг удаа 20 мянган төгрөгөөр тэгээ ус авчин гэдэг чинь бас боломжтой шүү. Тон 20 мянга гэж байгаа юм уу те? Тий. За. Болж штэ. Болж байна. Тийм үйлчлэл гарсан байна. Тэгээ шалжилсангийн даваа тал нь юу гэхээр хоттой байсан юм байна. Тэгсэн мөртлөө их гоё мод штэ, агаар сайтай. Тэгээд дээшээ өгч байгаа зам маань засмал зам, битүү гэрэлтэй. Тийм болохоор автобус бас чөлөөтэй явдаг юм байна. За амар энэ тийм. Зарим үед бол автобусаар нэг ивж очих үе гарах үед тийм юм байна. Тэгээд ерөнхийдөө 2 сарын зуны турш 2 сая 500-аар тэгээд тавилгатай халаалттай. Өстө гой байр болж. Камин зуухтай.
Тийм байшаа олсон. Тийм болохоор бас олдуухаад байна шүү дээ. Тийм ээ, тийм ээ, За тийм за ээ. за за. Тийм. За холбоосон баярлалаа. Өдрөө сайхан За өнгөрөөрэй. баярлалаа. За. Энэ өстө болоод явсан шүү дээ. Болоод явцсан байна. Тэгээ хайгаад явбал энэ тэнд бас байгаа л да. Тийм. Зарим хүмүүс тэнгэрийн үн тавьчаад ингээд хүн амтай айлгаад байгаа гүйл тийм ээ тийм байж л байгаас. Харин тий. Тий. За эфирөөсний дугаар 77 77 38 83 77 77 88 30 юу? Тэр саяны хүн бол хэлж штэ те ингээд өөрсдийнхөө хэрэгэлдэггүй тавилгыг аваач тавингуудаа тавилгатай гэж яриад ах юм бол нэрэл тийм тэртээ тэргүүл та хэрэглэхэ болол агталцсан бол би хэрэглэхэд ч гэсэн эвгүй л байна штэ тийм. Тийм штэ. Тэгээд нэг юм үйлчилгээ гэхээсээ илүү зүгээр нөгөө илүү байгаа юмаа нэг юм шахах гад байдаг нэг юм сонс хүмүүс бас байдаг. Яг ингээд амралт тайгаа явж байхад тийм тохиолдод айгүйх гарт юм блэ. Тэг амралтууд ч бас нэг ингээд нэг дээр үе нэг сонинтэй гараг ингээд нөө амралтын газар гэдэг. Тэгээ манайх хямдхан штэ хоол моол сайтай бай тэгээд одоо жишээл нүүр гар угаад газар баргалж нөгөө нэг аяганд усаа ээж амдаа ээж гад нүүр гараа угаалгах гэдэг тийм газрууд байна. 87 өдрийн мэнд. Усаа ээж амдаа ээж гад нүүр гараа угаалгах. Алло. Байна. За радио гонтраагаарай. За сайн байцгаана уу? Сайн байна уу? За. Цуслын байшин төрөөсөлж гин үү? Би эсэргээр төрөөсөлж гэсэн. За болж байна. За хааны? Шарга мартын 1-р бодол. Шарга мартын 1-р бодол. За. Тийм ч болгүй юм байна. Зүгээр одоо саяны ярьсан юустай хүүхдтэй адилхан тийм юу муу биш. Зүгээр л дээр үе модон байшин байдаг штэ. Тийм л байшин. Хэд хэдийн харьцаатай? 4-6-гийн харьцаатай 2 ширхэг байшин. За 4-6-гийн харьцаатай. Гаднаа хашаан дотроо 0-тэй юу? Хашаандаа 0-тай, хашаандаа худагтай. Тусгаалan том хашаатай. Машин тавих талбайтай, хүүхэд тоглох хангалттай талбайтай. За. Тэгээд хүүхдүүд ингээд орж гарахад давжаа намхан дээр үе модон байшин баггүй юу? Замаасаа хэр холоо? Замдаа ойрхон, автобусны буудлын хажуухан талд ойрхон. Модноосоо? Мод ой мод бол харагдана. Тэгтээ ой мод руу бол алхаад орчин. Ой модтой. Ой модод ойрхон байх чинь бас нэг талын ялаа шумууд ихтэй байдаг байхгүй юу? Тийм ээ. Ирвэхэ авгалтаа гэж зөндөл юм болчдөг тийм ээ. Махаа янз бүрийн байдаг. За. Хэдэн төрөслөх үү? Би одоо тэр бүтэн байшин 2,500-аар төрөслөх гэж штэ. Би 2 байшин бүтэн жилийн турш бүтэн сарын 3 зуны удирдлагын турш би нэг байрны 1 сая төгрөг нөгөө байр нь 1 сая төгрөг. 2 сая. 9 сарын 1 хүртэл бол 1 сая төгрөгөөр түрээслэх бололцоо байгаа юм байна тийм үү? 1 сарын тийм бололцоо байгаа. За, ихч бол 2 байшингаа түрээсэлцэнтэй баг адилхан болчлоо дөө. За, утасны дугаараа хэлчих. Яа тий. Хэлчих. За, утасны дугаараа хэлчихөө. 8907 За 8907 За баг энэ баг болцсон байх та. Одоо баг л болсон байх та. За тэгээд би хариу хэллээ за. За холбоосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За баг одоо төрүүлээд яриад унтаа. За тэгнэ. За яг иймэрхүү бас хүмүүс байгаа. Энд бол доторх нь ингээд гой цэвэрхэн байдаг. Тэгээ өөрөөсөө оруудаад нэг эвтэйхэ матрас затраас тавиад энүүхөө энэ буландаа нэг жижигхэн плетик тавиад тэгээд тов хийдэл амьдэрч болдог. Нэг зовлонгүйгээр минималны. Тий, айгүй гоо нэг тийм чийлэрч болмоор газар юм шиг санагдчихлаа. Тийм минималны амьдэрч болдог. Нэг сайхан хийдэл гуц завьяачаа тавьчихдээ штэ. Шөндөөл очиж унтахаас ш тийм ээ. Тэгээд нэг явган ширээд 4 сандал тавьчихна. Энэ талд нь нэг ганц газын билетик тавьчихна. Тэгээд хүн амьдэрчдэг штэ. Хөрөгч яг уу нэг хөрөгч аваач тавих хэрэгтэй л болох байх. Жижигхэн хөрөгч болно тий. Тэр жижигхэн хөрөгчнүүд чи айгүй хямдхан юм байл л шүү дээ. 150 маптай л юм байл шүү дээ. Тийм. Тэгэхэд бол зуныг бол ингээд 1 сая төгрөгөөр агаар салхинд өөрийн гэсэн хөөрхөн тусгаар тогтнолтой өнгөрөх болцоо байна штэ. Тийм байна. За дуламдорж мөнх нар өдрийн мэндээ цуслангийн байшин түрээслүүлдэг хүмүүс чинь баяжж дуустдаг юм шүү дээ. Нилээд хүн үнэтэй байд юм билээ штэ гэсэн байна. Манай хоёр ийм сайхан буянтай штэ. Энэ ихч баг түрээслэгчээ олцсон байхаа гэж Адиан их мэндэлсэн байна. Нэр өнөөдөр Адиан их мэндэ төрсөдөр олж байгаа юм билээ. Төрсөдрийн баярын мэнд үргээ. Үр цах Баттэлгээр саяны ихч рүү яриарэ. Хямдхан лагрын байшаа хайж байна гэсэн байна. Бүтэн зуны турш сая төгрөг гэсэн шүү. За би уцыг нь мартсан. 99 тэг 7 тэг 7 53 билүү нэг тиймэрхүү 53 мөн үү? 88 билүү? 89 89 тэг 7 89 тэг 7 тэг 7 53. За.
За уул руу мод үгээр гараад төмөсний уулаа ухаж иддэг байлаа гэсэн бай. Шараа модын тухай ярьж байгаа шиг байна. За тийш үү. Саяных бол гоё. Цуслангийн байшин түрээслэх гэдэг сэдв байгаа шүү. Өнөөдрийн сэдв. Тий. 77 38 83 77 87 88 30 гэсэн усны дугаарлаа холбогдноо. Дээр үуч чи ингээд бид нар чи юу яадаг байлаа штэ. Байгууллагаараа гардаг байсан. Манайх актимын лагер гэдэг бүр жишээ бэлхрүү гардаг байсан. Тэр бэлхрүү ч одоо ерөөсөө айл амт юу ч байгаагүй. Манайд нэг хитэн байшин байдаг гэсэн юм. Тэгээд орой ингээд аав ээж нар чинь юм нэг ачааны машинтай 53 30 та ч юм уу юм бүрхэгтэй 30 та ирдэг. Тэгэл ирж байгаа сургаар нь хүүхдүүд чинь зүгээр гэр-гэрээсээ гараад гүүгээл очин тэгэл бүгдээрээ дээж аавыгаа сансан баахан юмнууд өдөржингөө л тэнд одоо юугаа чийж хүмждэг байсан. Ямар ч байсан агарт тэгэл байж л байдаг байсан да. Тий. Цуслан дуртай хүмүүст бол гоё ахаа гэсэн байна. Гоё юм аа Монголд байсан хүмүүс саяны эмэгтэй байранд очиод хөвтчмээр юм аа л гэж юм. 90.1 өдрийн мэнд. Байна уу? Байна өдрийн мэнд. За сайн байна уу? За сайн байцгаана уу? За цуслангийн байшин түрээсэлж байсан түүх байна уу? Төрсөн өдрөөрөө нэг түрээсэлжсэн. Өвөл 1 сарын 8-нд миний төрсөн өдөр болдог. Тэгээд нөгөө яг эд тусгааны үеэс айгүй гоё байсан. Яммааргүй санагдаад тэр болохоор 24 цагийн 450 мянгаар бас шийдвэрлэн түрээсэлжсэн. Яг гоё. Тий хаавас 2 давхар хаавас. Тэгээд тэр айд болохоор газараа бас жижиг байшинтай 100 бас түрээсэлдэг гэж ярьжсэн. Айгүй гоё юм байна. Энэ 100 бас би одоо бид гурав шихэсээ гуруулаа тэгээд 3 гэрээрээ нийлээд бас түрээслэе гэж яриад байгаа. Зөв. Ястаа гоё юм бэ. Өвд бол ялангуяа ястаа үнээр санагдах юм бэ. Би төрсөн өдрөө нөгөө хотод тэмдэглээд караоке баармаар орохоор чи юу вэ 2-3 сая удаад явчихдаг. Чин 450 мянгаар түрээслээд нэг 400-500 мянгаад идж явах юм авч яваад айгүй гоё болт юм бэ. Ер нь одоо ч гэсэн хүмүүс заавал сар жилээр нь түрээслэн гэхгүйгээр төрсөн өдрөөрөө 2-3 хоногоор ч юм уу ингээд тэмдэглэлт өдрүүдээ айгүй лагерын байшин түрээс авч хийдэг болсон юм байна шүү дээ. Тийм билээ амар тий. За холбоосон баярлалаа. За баярлалаа. За дараагийн сонсогчийг авчи. 92. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За цуслангийн байшин түрээслэх үү? Яаж ийн? Түрээслэхээс. За хаан түрээсэлж ив? Тэрэлчэд түрээслэж байлаа. Тэрэлчэд ээ? Тэрэлчэд гэхлээр чи одоо энэ чинээс нэг амрал биш юм байна. 60 км. 60-70 км. Хотоос нэг 51-2 гэдэг. Гойх тэрэлчийн аман тэгээд арай жоохон наана. Яг нэг агуунаас цаашаа. Ааха, тийм байна. байна. Тийм байна. Тэнд нэг юм 2 давхар нэг амралтын байр тэгээд нэг 5 4 3 гэртэй тэгээд жоохон нөгөө нуугдмал аман болохоор хүмүүс нэг амралтын газар ихж байгаад нэг хүмүүс очихгүй байсан юм уу да. Тэгээд тэрийг түрээслэх тэгээд манайх нэг 3 жил гарсан түрээслээ. За тэгээд тэр 2 давхар байшингийн түрээслсэн юм уу? Тий 2 давхар байшингийн түрээслсэн. Дотроо халуун өдөө устаа амраад гэсэн. Бидний эхлээд эхний жил жоохон гиндээ тэр газрынхаа нөгөө гэрийн түрээслсэн багхгүй юу? За. Тэгээд би нэг 3 хүүхэдтэйгээ тэгээд тэр үед нөгөө ихнэртэйгээ түрээслэжсэн гурлаа. Тавлаа. Тэгсэн чинь жоохон нөгөө бороо орсон чи гэр нь жоохон зутраад тэгээд нөгөө 3 гэрт байгаа хүмүүс дотоорсон чинь тэр байшинд байгаа хүмүүс их гоё тансаг байна юу? Бороо нэгээс бараг жаргаад байна уу бараг хажуугаар чи чийдээ амш эдгээр дотраад энэ түмбэн тосоод хамаг юм нороод тэгдгээ. Тэгээд дараа жил нь харин эртгий шиг захиалаад тэр нөгөө 100 тэр чигтээ нэг сарын 1 сая төгрөг төрөсөлжсэн. Одоогоос нэг 15-аас 18 онд юм болоо да. За сарын сая төгрөгөөр өөр нэмэлт төлбөргүй юм байна тийм үү? Өөр нэмэлт төлбөргүй байхгүй. Сарын сард тэр 3 сая төгрөг өгдөг байхгүй юу? Бүтэн зонжангаа бол 6 сарын 1-ээс 9 сарын 1 хүртэл бол зөв. Тэгээ тэрний юу нь гоё байсан бэхээр нөгөө урталтай малтай айлтай. Би ерөөсөө чихэж юм савж өгөхгүй хүүхдүүдийг хот руу тэндээ усанд орчихлоо хот руу орох шаардлагагүй. Тэгээд хүүхдүүд маань тэнд дандаа ингээд эмээн очсон уртлах айлаас түгээс авангуудаа өрөм загсааж өгөөд тэгээд сүүгээ нуулгаад тэгээд тэнд нөгөө боорцог хайрж өгөөд яг л нэг хөдөөний амьдралаар тэгээ хүүхдүүд маань тэнд дугуй унаад манай хүү чинь нэлээд жин ихтэй байсан чинь 20 кг хассан. Бүр ингээд цагдаагаад өргөөсөө өсөөд байсан. Тэгээд тэр хөдөө очиод тэр сакс тоглоод волейбол тоглоод хүүхдүүдтэй хөзөр мүзэр тоглоод бүр найз болсон жоох шиг тэр нэг төрөсөлжсэн. Канастр сурцсан байна уу? Окей, канастр сурцсан. Өгчүүлч канастр тоглодог аюултай. Тэр канастрыг сурцсан байсан. Тэр хүүмаа жоох нөгөө
жоохон нэг юмшгүй жоохон жожиг байгаа ч зарим тэр нэг хөгчтэй тэр жоохон хөгтөд найз болоо тэгээд 20 кг хасаад тагдар өдөө хөгчин тэр 100 хүүхдүүд их санаа юм билээ 3 сарын дээр айгүй өндөр болчтой юм билээ. Тийм шүү дээ. Тэгдэг. Тий, тэгэл одоо тиймэрхүү гоё гарч ирсэн та тэгээд. Хоол хүнсээ бол өөртөө үздэй. Хоол хүнсээ бол өөртөө. Хотоос би ч нэг ирдэг тэгээд нөгөө би ч нэг барилгын ажилтай болохоор тэгээд нэг 7 2 3 удаа очино. Зөв. Тэгээд нэг хоол хүнс төхөлж. Тэгээд ерөнхийдөө бол гурил бодоо тэгээд нөгөө тосоо байшаа тавьчаар тэгээд боовоо хайрцтай нөгөө сүгэ гэрээлсэн болохоор сүү өрөн бүх юм цаанаа байгаа тэрээс өөр нэмэлт хэрэгсэн нэг чихэр идээгүй тэгээд зунжанга агаарт. Бас тийшээ тийм сонголт байж болох юм байна. Сайхан шипи өгсөнд баярлалаа. За өдөр сайхан өнгөрүүлээрэй. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 18% боллоо. Хадгаламжийн хөв харваж 18% боллоо гэсэн үрээтээр Ариг банк хамтран ажиллаж байна. Үндэсний баяр наадмыг өгтөөд Ариг банкнаас хадгаламж эзэмшигчдэд зориулсан онцгой бэлгээ задлсан байна. За зөвхөн 2025 оны 6 дугаар сарын 10-наас 7 дугаар сарын 10-ны хооронд шинээр нээсэн энгийн хугацаатай хадгаламжинд жилийн 18% хүүгийн урамшуултай нөхцөлийг санал болгож байгаа юм байна. За. Айгүй өндөр юм байна. Хадгаламжийн нөхцөл нь багада 5 сая төгрөг. За ихтэй тэрбум төгрөг хүртэл байж болно. Хугацааны хувьд бол 12 сараар хийж иж одоо энэ 18% хүүгийн урамшуултай нөхцөлд бол хамрагдах болцоотой юм байна. За тэгэхээр юуны үед ер нь гадуур одоо нөгөө миний хадгаламж ч гэсэндээ ер нь 12 байдаг лөө 14 ч байдаг лөө тийм хугацаатай хадгаламж байхгүй юу. Тэгээ одоо яг энэ урамшуулыг далимдуулаад хадгаламжаа цуцлаад ийшээ ижүүл илүү хүүтэй болж таарах нь шүү дээ. 16.5 багтанд бид нар чинь өндөр гэж яриад байсан шүү дээ. За ажтаа бол эднийх чинь хадгаламжиндаа оруулж байгаа нэмэлт 50,000 төгрөг тутамд нөгөө нэг 100 саяын азтан шалгаруулах хуралдаанд нь оролцдог ч байж магадгүй. Тийм. Бараг оролцож байгаа байдгүй. Эрдэнэт дархан болон Улаанбаатар хотын бүх салбаруудаар энэ одоо урамшуултай энэ бол явагдаж байгаа юм биш үү? За тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээллийг 70 10 техник гэсэн дугаараас аван 70 10 техник. За ингээ хадгаламж нийлэх гэсэн юм 18% хүүт юм байна. Энд хадгаламж нийлгүүл танаа дээр 100 сая урамшуулж явах юм уу гэ тэ. Бас асууж олох нь бай тэ. Тий. Би бас сонирхоод байгаа байхгүй юу? Аруулт нэг яваад орё нэ гэдэг. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ хадгаламжийн хөө харваж 18% боллоо гэсэн үрээтээр Ариг банк хамтран ажиллаа баярлалаа. За баярлалаа. За дараагийн сонсогчийг 77 38 83 77 77 88 30 их суусны дугаар дээр хүлээж авнаа. Бид өөртөө гой цуслан түрээслэх шипигээ хуваалцаж болно. Түрээслэх гэж байгаа хүмүүс байж болно. Түрээслүүлэх гэж байгаа хүмүүс орж ирээд за нэг ер нь юм байдیں шүү. Түрээслүүлэх гэсэн чи түрээслүүлж байгаа бид нар бас нэг юм зовлон байдгаа. Гэт ингээд сайхан зовлон жаргалаа ярьж болж байна. Тэр нөгөө нэг хуучны цусланг ярихад тэгээд бидний чи ингээд нэг эхлэр хайчдаг. Тэгэл уул хад тэрнгөр ингээд чулуун мулуу мод зод тэгэл өөрсдийнхөө байшингийн доогуур дээгүүр ороод айл гэрдэж мэрд тоглоод өдрийг өнгөрүүлдэг байсан байлгүй. Тэгээд нэг өдрийн цай хоол үлдээчтгэл байсан байлгүй. Тэгээд бие биенийхээ ороод нэг юм тэгэл бодохчдаг байсан. Гэтэл орой аав ээж ирэнгүүт зүгээр өстэй. Нэгдлийн баяр болж байгаа юм шиг байна шүү дээ. Яа. Бүгдээрээ тасаал пижгэнтэл тоос манаргаалгүй. 90.1 байна. За байна. 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 За та арайтай контрагт шууд наашгаа яриарай. Уцаар ярихгүй болохоор радио хүлээгээд байгаа. За. Энэ юугаа унтрах юм бэ? Тэр радио унтрах гэсэн үг. За байна уу. За одоо сайхан болсон. За цуслагын маш түрээсэж гэнэ үү? Түрээслүүлдэг. За хаана? За. Юунд тэрэлжид. Тэрэлжид хичнээн байшин байна. 2 байшин байна. За тэрэлжид яг хаана юм? Гүүр гараад 100 гар тишиг иргэдэг юм уу? Баруун гар тишиг иргэдэг юм уу? 100 гар руугаа иргээд. Доошоо гол руугаа ороод оо. Голын хажуу. Тэр нөгөө алтар resort-ын тэр хавцаа юм шиг үү тийм үү? Зүг. За. Тэгээд дотроо 0 дүүштэй бүрэн тавилгатай тийм байшин юм уу? Тий, бүрэн тавилгатай тэгээд юутай нөгөө 0 дүүш бүх юм нь байгаа. Танай хаах зүгээр юм хаус баригдсан юм уу эсвэл амралтын журмаар баригдсан барилга юм уу? Ер нь бол хаусаар баригдсан. За. Тийм, тэгээд нөгөө хүүхд томроо явчихаар ерөнхийдөө бас байнга байгаад байх хэрэгцээ юу багасаад. Тэгээд за яг зүгээр өөртөөс ажилтаа тэр болгондоо очиж яахгүй болохоор за яг түрээслийгээд түрээслүүлж үдсэн 1 жил. За. Тэгэнгუთ ч
одоо хүмүүс бас ингээд гой ярьж л байна л да. Манайхан бас нөгөө ингээд түрээслээ суухаар чинь бас хүний өмнө бас жоохон хайнга юу хандаад сэтгэлгүй хандаад тий сэтгэлгүй хандаад нөгөө нэг одоо нөгөө нэг цахилгаан тоноглол одоо тэгээд нөгөө нойлын асуудал эдрий чинь айгүй их асуудал үүсгэнэ. За тэгээд одоо энэ жил бол ер нь боли түрээслүүлэхэ болигээд болцсон байгаа. За. Одоо бол энэ жил бол түрээслүүлэхгүй юм байна тийм ээ? Түрээслүүлэхгүй. Яг л нөгөө нэг одоо нөгөө нэг цэвэрлэх байгууламж байгаа шүү дээ. За тийм. Хувийн сайтч чинь жижигхэн нарийнхаа одоотой байдаг. Маш ингээд болгоомжтой яг ингээд цаас мас элдүү хийхгүй өөх тосмосоо өдр бас аль болох баг хийгээд бас тэр нөө сууж байгаа хүний бас сэтгэл бас хэрэгтэй л дээ. Тэгэнгუთ чинь байсгээл бүглэрчлөө эн чин тэгчлээ гээл дуудана. За тэгээд нөгөө нэг эрчим хүч бас тогч нөгөө нэг айлын хэрэглээ халаагуур бүх юмнууд чинь юу гарна штэ. Одоо нөгөө нэг өндрөөс гадна нөгөө нэг одоо зурагч юу нэг айлын хэрэгцээний юунд тохируулаад тогоо авцсан байгаа шүү дээ. За тийм ээ. Тэгэнгუთ нөгөө хэрэглээгээ хитүүлчихдэг байхгүй юу? Тэгэнгუთ автоматар нөгөө буучдаг бускатлтай юм уу те? Нөгөөх нь тий юм буун тий гих мэтлэнгээ эсвэл тогныхын зардлаа хитрхи бас өндөр гарна. Тэгэхээр ингээд танах их юу яаламалаа гэдэг ингээд хил амтай юм шиг санагдаад. Ер нь ахнасаа гэрэмэрийг сайн хиймээр юм байна да. Тийм ээ. Нөгөө хүмүүс чинь мэдээж миний зөвл гэж боддог. Таач таны зөвл гэж бодож байгаа. Тэгээд хоёр талаас үзчихдэг л дээ. Тэгэхээр ер нь бол нэг ингээд аль нь гоё сэтгэлтэй байгаад байвал ууг нь айтайхан үйлчлэгээ тийм ээ. Ууг нь бол тийш дээ. Эрүүл агаарт гоё. Тэгэл юм л байна л та. За нууц биш бол та сарын хэдээр түрээсэлдэг байсан юм бэ? Сарын 3,500. 3,500-аар хэдэн унтлагын өрөөтэй хаус юм? 3 унтлагын өрөөтэй 2 нойлтой 2 давхар 2 нойлтой ер нь хэдэн метр квадрат өрөөтэй те? Хэдэн метр квадрат гэж явдیں۔ 140. Том юм байна. За тэгвэл тэнд иймэрхүү 3 унтлагын өрөөтэй хаус бол нэг сарын 3,500,000 хавцаа байдаг гэж бодчиход болохгүй юм байхгүй юм байна тийм ээ? За бас яг хүмүүс яг ямар байдгийг тэрийг бол хэлж мэдэхгүй. Яг нөгөө бас яг ярьсан шүү дээ хүн ямар тавилга юмар төгчүүлсэн байна бас тэрнээс бас болно л доо. Тийм ээ. За хацсан баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За баярлалаа. За түрээслэх хүн ч орж ирлээ, түрээслүүлдэг хүн ч орж ирлээ. Бүр нэг хүн маань бол бүр түрээслүүлэгчээ одоо гараа явчихлаа тийм ээ. Одоо гараг олсон бах уу? Одоо олцсон. Айл язар олцсон байна. Тэгээд ингээд энэ гэх мэтэр ийм бид нарт зовлон бий нэрэ хүний юмд сууж байхдаа бас нэг илэгтэй хандаад те сэтгэлтэй байгаад нэг юм нэг ариг гамтай байгаад эргээд эргэжил эрэхтэй нүүртэй тийм үстэй. Ихчээ хахаа гэд байж ивэл гоё. За нөгөө түрээслүүлж байгаа хүмүүс нь ч гэсэн яг нэг юм нэг байршил байр өөрсдийнхөө тавилгын юмдаа таарсан нэг аятаа тавхтай нэг хүний амжиргаан таарах утас нэг үнийн санал маналтай байж ивэл хаанаа л под хийсэн үйлчлэгээ шүү. Хинхнийхээ төлөөл баймаар юм тий. Тэгээ үнэхээр ямар нэг эрсдэлтэй гэж бодож байгаа бол бүр аман байдлаар биш яг бичгэн байдлаар гэрээ. Тэгээ дараа нь ямар нэгэн асуудал болох юм бол энэ дээр чи ингэ заасан байна, тэрэн дээр чи тэгээ заасан байна гэ ингэ яриа сууж хаад амар тий. За тийм. За манай нэвтрүүлэгтээ арьс цахтны асуулыг найдвартай шийднэ гэсэн үрэйтээр Финстил хамтран ажилласан. За мөн хадгаламжийн хүү харваж 18% боллоо гэсэн үрэйтээр Ариг банк хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээгээ үлийн сонсороо 16 цаг 10 минутаас сонсдог урлаг нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа анжихаа. За баярлалаа.